Ярилцах цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын зөрчил шалгах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч их баяр согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийн талаарх мэдээлэл өгөх болно. За таны энэ өдрийн амрыг ирээ. Үзэгч толондоо энэ өдрийн амрыг ирээ. Согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодж байгаа зөрчил юу бурахгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаарх сүүлийн үеийн нөхцөл байдлын мэдээлэл өгөхгүй юу? Энэ оны эхний 9 сарын байдлаар 31825 иргэн тээврийн хэрэгсэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад одоо эрхээ асуулсан байна. За үүнээс одоо 5003 иргэн одоо шүүхээр одоо баримтлагдсан ийм үзүүлэлттэй байна. Энэ бол дандаа одоо өссөн үзүүлэлтээр явж байгаа дүн тоо мэдээ. Тэгэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоотоос өрчлөн сэргийлэх согтуу жолоодсон зам тээврийн осод үйлдэхээс өмнө илрүүлэх тал дээр ер нь цагдаагийн байгууллагаас ер нь ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? За цагдаагийн байгууллагаас одоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс өрчлөн сэргийлэх чиглэлээр уусан бол бүү жолоод гэд нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд бас зохион байгуулж байгаа. Үүнийхээ хүрээнд одоо шөнийн хяналт шалгалт гэд бас эсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд бас зохион байгуулан ажиллаж байна. За энэ шөнийн хяналт шалгалт бол ерөнхийдөө бол одоо өдөр тутам явагддаг ч гэсэн одоо дэлхийн бусад орнуудын жишгийн дагуу бас арай өрмөц байдлаар хяналт шалгалтыг явуулж за энэнийхээ хүрээнд бас нэлээдгүй олон зөрчлийг илрүүлж одоо бас хариуцлага тооцсон. За энэ зөрчлийг илрүүлж байна гэдэг маань цаанаа бол одоо иргэдийн амбын эрүүл мэндийг бас давхар хамгаалж байгаа ийм үр дүнтэй ажил арга хэмжээ юм аа. Тэгэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоод зөрчил гаргаж байгаа иргэдийн ер нь нас хүүсийн хувьд ямар хідээс хідэн насныхан төлхөө ер нь согтууруулах ундааны зүйл хэрэгжилчээд одоо замын хөдөлгөөнд оролцоод байна вэ? Үүний бас шалтгаан нөхцөл нь яг юу байгаа юм бэ? За статистик мэдээ судалгаагаар бол одоо улсын хэмжээнд 31825 зөрчлийг эхний 8 сарын байдлаар согтуугаар тээврийн жолоодсон зөрчлийг илрүүлээд байна. За энэс бол нийт одоо нэг 80 орчим хувийн бол 18-аас 55 насны хооронд энэ одоо эрэгтэй хүмүүс олцоохон эзэлж байгаа ийм дүр зураг ажиглагдаж байна. Ийм тоо статистик үзүүлэлт харагдаж байна. Тэгэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглээд жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтууруулах ундааны зүйл хэрэглээд бас замын хөдөлгөөнд оролцоод байна шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү тохиолдолд ер нь хуулийн ер нь ямар хариуцлага хүлээдэг юм болоо? Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14 дугаар бүлэг дээр маш тодорхой 14-ийн 7 дугаар зүйл дээр маш тодорхой заагаад өгчихсэн байгаа. Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол согтууруулах ундаа одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг одоо 1 жилийн хугацаатаагаар хасч 401-ээр торгож торгох юм шийтгэлтэй байгаа. За эрхээ асуусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол 7-оос 30 хоногийн хугацаатай ингээд шүүхээр баримтлах шийтгэлийг оногдуулж одоо олон улсын жижигт нийцсэн бас согтууруулах ундаа илрүүлэх ийм багж тандагч багжийг манай одоо цагдаагийн байгууллага бас ашиглаж байна. За энэ Солонгос улсад үйлдвэрлэсэн мөн Герман улсад үйлдвэрлэсэн одоо жолоочийн кабины алкоголын хэмжээг тодорхойлдог багж. За мөн одоо Солонгос улсад үйлдвэрлэсэн согтууруулах хэмжээд тогтоодог ийм багжуудыг үйл ажиллагаанд ашиглаж байна. Олон улсад ер нь энэ төрлийн зөрчилд ер нь ямар арга хэмжээ авч ажилт юм болоо? Үүнээс манай Монголд ч юм те хэрэгжүүлвэл үр дүнгээ өгч болох бас ямар жишээ байд юм болоо? Согтуугаар тээврийн жолоодож байгаа зөрчил бол орон орны энэ зөрчилтэй тэмцэж байгаа хэлбэр бол орон орны хувьд бол өөр байна л да. За тухайлбал бүгд найрамд хятад ард улсад гэхэд одоо согтууруулах ундааных нь хэмжээнээс шалтгаалаад за одоо сая оноор торгодог ч юм уу. Эсвэл бүр өндөр одоо үзүүлэлттэй бол одоо бүр гэмтрийн хэмжээнд авч үздэг. Бүр насан туршид нь одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болгодог ийм тохиолдол байна. За Оросын холбооны улсад ч гэсэн маш өндөр торгуул ногдуулдаг. За энээсээ болоод бас хорих ял авч ирсэн ийм тохиолдол. Ер нь бол орон орны жишгүүд бол өөр. Харилцсан манай одоо хойд урд хоёр хөршөөс бол манай улсын жишг бол харьцангуй бага байгаа. Дуудлагын жолоочийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудад ер нь цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт шалгалт тавьж ажилт юм болоо? Цагдаагийн байгууллагаас энэ дуудлагын жолоочийн үйлчлэгээ үзүүлж байгаа мэдээж
хуулийн этгээдтэй бол хамтран ажиллаж байгаа. За иргэд бол одоо согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ зайлшгүй тээврийн хэрэгсэл жолоодох шаардлага, тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох шаардлага гарах юм бол дуудлагын жолоочоос гадна өөрийн ах トゥ төрөл садан, найз нөхөд одоо ойр дотны хүмүүсээ эрүүл одоо согтууруулах хундаа хэрэглээгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй иргэдийг одоо дуудаж авчираад замын хөдөлгөөнд бас оролцох бол иргэдийн эрх нээлттэй байгаа шүү дээ. За ярилцсанд баярлалаа. За баярлалаа, танд амжилт хүсье.